байна уу? 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Орнот аймгаас нийт үндсэн сургуультанд 7 багш хамрагдсан. За 12 дугаар сургуулийн багш Цагт Хорлоо, Баян уул сумын сургуулийн багш Үнэр Жаргал, Шинэ үзэл сургуулийн багш Оргилмаа, 5 дугаар сургуулийн багш Ган Эрдэнэ, Хан уул сургуулийн багш Болормоо болон 8 дугаар сургуулийн багш Нямс Сүрэн, Уган Цэцэг гэсэн багш нар хамрагдсан. Бид энэхүү одоо сургалтын хүрээнд 11-р ангид Галидионыг таних чанарын урвал гэсэн ээлжид хичээлийг 2 удаа хэлэлцүүлэг хийж цасан сайжруулсан. За энэхүү хичээлийн маань зорилго нь Галидион усан орчин дэх мөнгөний яонтой харилцсан үйлчлэх урвалыг учирлан тайлбарлах гэсэн зорилготой байсан хичээлийг шинжлэн судлах арга зүйн одоо 5 алхмын дагуу зохион байгууллаа. За энэхүү хичээл нь эхлэл, өрнөл, төсөл гэсэн 3 үе шатгаар зохион байгуулагдсан. За эхлэл хэсэгт болохоор Галгоны атомын бүтцээс Галидионы атомын бүтцийг нь тодорхойлуулад үүссэн Галидионыг хэрхэн яаж таньж болох сурагчдаар таамаглуулад үүнийгээ туршилт хэм баталсан байгаа. За үүний үр дүн сурагчид маань Галидионыг хэрхэн таньж болох вэ гэдэг чанарын урвалын дүнд Галидионуудыг тодорхойлон өвөг болон чанарын урвалаар нь тодорхойлж чаддаг болсон. За самбар төлөлт нь болоод ирэнгүүт яг төлөвлөгөөний дагуу болсон байна. Яг сэтэлжүүлэх хэсэг, өрнөл хэсэг, дүгнэлт хэсэг гэж болсон байна. За сайжруулах санал нь болоод ирэнгүүт сэтэлжүүлэх хэсгийг даалгаврыг жоохон багасгаад зайг нь багасгачих юм бол өшөө илүү дүгнэлт хэсэг багтах боломжтой юм байна. За өнөөдрийн хичээлээр хүүхдүүд маань туршилттай хичээл орсон. Тэгээд туршилттай хичээлийг бүгдээрээ багаар хамтарч хийсэн байгаа. Тэгээд багаар ажиллах хэвчтэй хүүхд болгон тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж ажилласан. За тэгээд үүргийнхээ хүрээнд хөрхөн баг болж хамтарч ажилласан. Багаар ажиллаж байгаа хэвчтэй бас нөгөө тухайн одоо туршилтаа хийж чадахгүй байгаа хүүхдүүдийг хөрхөн мэдрээд биендээ туслаад дэмжиж хамтарч ажилласан. За мөн багийн элтгэгч хүүхдийн хувьд тухайн хичээлийн үр дүн болон туршилтын үр дүнгээ бусадаа маш ойлгомжтойгоор сайхан тайлбарлаж өглөө. За эндээс харахад бол сурагчид маань өнөөдрийн хичээлийг бүрэн ойлгож хичээлийн зорилго нь хангацсан гэж үзэж байна. За би үнэлгээ хэсгийг ажиглалаа. Явцын үнэлгээ болох 2 одны хүсэл, аман үнэлгээ мөн сурагчдыг өөрийн үнэлгээний хуудасаар үнэлж байгаа нь давуу талтай байлаа.